Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр бид та бүхэнд ухаангүй өвчтөнд үзүүлэх тусламжийн талаар ярих болно. Ер нь альва шалтгаанаар ямар нэгэн гэмтэл бэртэлт учирсан юм уу эсвэл өвчний шалтгаанаар ухаангүй болсон өвчтөнд тусламж үзүүлэхдээ хамгийн түрүүнд бидний баримтлах зарчим бол ослын газрын аюулгүй байдлыг шалгах байгаа. Өөрөөр хэлбэл ослын газар аюул ямагт байсаар байдаг. Тийм учраас ослын газарт осолдогч өвчтөн болон өөрийн аюулгүй байдал мөн бусад хүмүүсийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хангах нь илүү чухал юм аа. Тийм учраас бид нэр ухаангүй үн дөхөн очихоос өмнө эхлээд ослын газрын аюулгүй байдлыг орчныг шалгана. Хэрвээ тухайн орчинд ямар нэгэн байдлаар аюул эрсдэл байх юм бол өвчтөн осолдогч руу очихгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ боломжтой бол тухайн орчны аюулыг арилгах, илүү аюулгүй орчныг сонгох юм сонголтыг бид нэр хийх ёстой. Тухайлах юм бол альва орчинд бол осолдогчийг нэрвсэн аюул буюу цахилгааны аюул, гал түмрийн аюул, өндрөөс дээрээс юм унж ирэх аюул гэх мэтлэн олон төрлийн аюулууд байдаг. Тэгэхээр энэ ослын газарт анхны тусламж үзүүлэгчийн аюулгүй байдал нэгдүгээрт тавигдана. Тийм учраас та бүхэн хамгийн түрүүнд аюулгүй байдлаа сахин хамгаалах хэрэгтэй. Аюулгүй байдлыг тодорхой хэмжээгээр шалгаж аюулгүй гэж үзэх юм бол та мэдээж осолдогч болон өвчтөнд дөхөж очино. Дөхөж очиод бидний дараагийн хийх алхам бол осолдогчийн хариу үйл үзүүлж байгаа эсхийг шалгана. Хариу үйл үзүүлж байгаа эсхийг үндсэндээ дөрвөн түвшин шалгадаг байгаа. Олон улсад AVPU үнэлгээ буюу монголоор сэрүүн сэргэг байдал, дуу авианд хариу үйл өгж байгаа байдал, эсвэл тодорхой өвдөлтөнд хариу өгж байгаа байдал, эдгээр гурван байдлыг шалгаад хэрвээ энэ гурван байдалд хариу үйлдэл байхгүй бол тухайн осолдогчийг бүрэн ухаангүй гэж үзнэ. Ухаангүй гэж үзсэн тохиолдолд та дараагийн алхмуудаа хийгээд явна. Ингээд та бүхэнд осолдогчийн хариу үйл үзүүлж байгаа байдлыг шалгаж үзүүлье. Эхлээд бид нэр ажиглах ёстой. Ажиглалтаар тухайн осолдогч маань сэрүүн сэргэг буюу ямар нэгэн хөдөлгөөнтэй байгаа, эсвэл нүдэн нээлттэй байгаа, нүүрний хувиралтай эсвэл дуу аваа гаргаж байгаа байдлыг хэлнэ. Хэрвээ сэрүүн сэргэг байдал байхгүй бол дараагийн тохиолдолд бид нэр дуу авааны цочрол өгөх буюу тухайн осолдогчийг дуудаж үзнэ. Та зүгээр үү намайг сонсож гин үү гэсэн ийм байдлаар дуудаж үзээд хэрвээ энд хариу өгөхгүй бол бид нэр тухайн осолдогчийг тодорхой хэмжээний өвдөлт үүсгэх ёстой. Өвдөлтийг хамгийн аюулгүй байдлаар мөрөн дээр нь зөөлөн алгадах сэгсрэх байдлаар буюу та намайг сонсож гин үү зүгээр үү ийм байдлаар дуу авааны хариу үйлийг шалгаж үзнэ. Ингээд дуу аваа болон өвдөлтийн цочролд хариу өгөхгүй байгаа осолдогч бол үндсэндээ ухаангүй осолдогч гэж үзнэ. Ухаангүй хүний хувьд бол бид нэр хамгийн түрүүнд бодох ёстой зүйл бол амьсгалын зам чөлөөтэй юу, амьсгалж байгаа юу гэдэг зүйлийг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй болно. Ер нь альва осол гэмтэлд өртсөн, ер нь өвчнөд нэрвэгдсэн хүн бол амьсгалгүй байна гэдэг бол хамгийн хүнд хэцүү байдал буюу амьд тэнцсэн байдал гэсэн үг. Тийм учраас бид нэр хамгийн түрүүнд амьсгалын зам чөлөөтэй юу, амьсгалын зам нээлттэй юу гэдэг байдлыг шалгана. Ингийн тулд бид нэр осолдогчийн ам хамрын хөндийн хэсгийг эхлээд нээж шалгана. Ам хамрын хөндийн хэсэгт бол ямар нэгэн гадны бит юм уу эсвэл тухайн осолдогчийн бөөлжс эсвэл ямар нэгэн зүйл бөглсөн байж болно. Тийм учраас тэр бөглсөн зүйлийг бид нэр гаргах шаардлагатай болдог. Ингэхдээ мэдээж амыг ангаалгаж үзээд аман дотор хэрвээ гадны бит байвал толгойг боломжтой гэж үзвэл толгойг ялимгүй хазаалгаад амнаас хуруугаараа гадны битийг гаргаж зайлуулнаа. Ингэсний дараа бид ухаангүй өвчтөнд хамгийн аюултай амьсгалын замыг бөглөдөг зүйл бол тухайн хүний өөрийнх нь хил байдаг. Тийм учраас хилийг бид нэр чөлөөлж амьсгалын замыг нээлттэй болгох шаардлага гарна. Ингийн тулд бид нэр нэг духны хэсэг дээр нөгөө гарын 2-3-аар эрүүн доороос толгойг хойш гидэлгэж эрүүг өргөх юм бүллэг хийдэг байгаа. Ингэснээр амьсгалын зам бол хангалттай нээлттэй болдог. Амьсгалын зам нээлттэй байдлаа хангадаг байх нэ. Ингэсний дараа бид амьсгалж байна уугүй юу гэдгийг шалгана. Амьсгалж байгаа эсхийг шалгахдаа бид 3 үйллийг давхар хийдэг. Ингэхдээ чихээрээ сонсох, чихээрээ мэдрэх, мөн цээж болон хэвлийн хөдөлгөөн байгаа эсхийг нүдэрээ ажиглах. Энэ 3 үйллийг 10 секундын турш хийгээд тухайн хугацаанд
амьсгалын ямар нэгэн шинж тэмдэг сонсогдох, мэдрэгдэх эсвэл хөдөлгөөн ажиглагдж гин үү гэдгийг харах болно. За ингээд энэ 10 секундын дотор хэрвээ бид нэр амьсгалын үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар мэдрээгүй бол энэ хүн амьсгалгүй гэж үзнэ. А хэрвээ энэ 10 секундын дотор ямар нэгэн байдлаар амьсгал мэдрэгдэх юм бол энэ хүн ухаангүй боловч амьсгалтай хүн гэж үзнэ. Эндээсээ шалтгаалаад бид нэр дараагийн арга хэмжээгээ шийднэ.